Одон дор сувх тавтай морил би олготлогч инхбат. Адренер нэвтрүүлгийн шин дугаараа хүрэхээр хөтлөгч Цэнгэл Баяр бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарыг ихтгэл даах герман чанар хэд их болон Отревинта чөлөөтэй амьсгалцгай Отревин эвентэтгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одон дор суугаар болон NTV телевизээр 83.3 107 стелгоны Одон дор радиогоор хүрч байна. За өдрийн мэндэ. Өдрийн мэнд. За өнөөдөр бүгдээрээ нэг гайхалтай солонгосын хамгийн сүүлийн хатны тухай ярина. Тэгээд энэ хүнийг үнэлж хэлж ийсэн үг нь бас хэлье. Солонгос дэрхэм дээдсийн гүн ухаан, алсын хараатаа тэнцэх хүн цөөхөн, дайснуудтай инхийн гэрээ хийх болон харьяа талбтынхаа итгэлийг олох урлагт энэ хүнтэй дүүцэх хүн үгүй гэж ингэж тодорхойлж хэлжсэн байгаа. Тэгээ энийг ямар хүн хэлсэн бэ гэхээр 1890-ад оны үед Японы гадаад иргэн сайд байсан гүн Иноуэ Коурогийн өөрийнхөө дайсны тухай үнэлж хэлж байгаа энэ үг юм байна. За дайсандаа ингэж үнэлүүлж байсан эрхэм дээдс бол 19-р зууны Солонгосын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж энэнийхээ төлөө амиа өгсөн Солонгосын сүүлчийн хатан Мин буюу Мёнсон юм. За өөрийнхөө тэр улс орныг хамгаалахын тулд гадаад харилцааг нь хөгжүүлэхийн тулд энэ хүн маш хэрцгийгээр хөнөөгдсөн, дээрээс нь маш их зоригтойгоор амьдарч исэн энэ эмэгтэй түүхийг ярих юм аа. За ямар хүүхэд нас нь ямар байсан бэ гэхээр Мин хатан бол 1851 оны 11-р сарын 17-нд тэр Кёнгидо мужийн нэгэн хувийн харшид төрсөн. Аав нь бол урд нас улсыг удирдахжсэн тэр Мин Южүний 6 дахь үеийн тийм удмын хүн болох Мин Чирок гэж хүн байсан байлээ. Бас ийм удамтай хүн. За ээж нь болохоор аавынх нь 2 дахь эхнэр Хансанги гэд бас л удам өгсөө сайтай ийм хоёр хүний дундаас төрсөн. За уг нь хэдийгээр гэр бүл нь бол удам өгсөө сайтай байсан ч гэсэн аав нь бол төрийн албанд тэгтлээ амжилттай явж чадаагүй. Тэгээ Мин бага наснасаа тэр аавынхаа удирдлагад ор дээдсийн тэр ёс заншилд суралцдаг, ном их уншдаг, тийм төлөв даруй их сайн охин байсан. За ямар ном уншдаг байсан гэхээр Хятадын сонгодог уран зохиол унших, за түүх хичээлд онцгой дуртай байсан. За үндэстнийхээ түүх тэгээд энэ Солонгос улсын ямар үедээ ямар цаг үеийг туулж амьдарч исэн гэдэг талаар маш сайн мэддэг юм жаахан охин мөртлөө юм сайн охин байжээ. За аав Мин Чирок нь 1858 онд буюу охиныгоо 9 настай байхад нас орчихсон. Тэгээд аавынхаа орчуулгын яслалт энэ охин бүр яг юм төлөвшсөн хүн шиг сэтгэл зүйн хувьд тайван, харцсан тогтун ийм байснаар нь хүмүүс бас энэ охиныг гайхажсэн. Уйлж унжаад бараг хайч юу миний аав хаана вэ гэхийн оронд маш тайван хүлээж авсан. За удалгүй бас ээж нь нас орсон. За ингээд энэ Мин гэж охин бол үнчин болчихж байгаа. Тухайн үед төр барьж байсан Дэвонгуны тавьсан бөмбөгт буюу бас хорлогдож нас орсон гэж ээжийнхэн тухай яригддаг. Гэхдээ энэ хэрэг бол амжирч цааш нь судлагдаад буруутай үнийг олоогүй байдаг. За нөгөө арын ордны нууц мууц гээл дээр үе юм хаадуудтай Хятадын ч юм уу кино Солонгосын ийм кинонуудыг үзэхээр тэр хаан хаттын амьдрал татвар юмсын байгаа байдлын үзэх сонсогчдын хувьд аягүй сайн төсөөлөгдөж байгаа хэл та. Тэгэхээр энэ тавьсан бөмбөгт нь өртсөн гэж байгааг бол ойлгох байх хүмүүс. За ямар тач ингээд охин өнчөө үлдчихэж байгаа. За тэгэд ерөнхийдөө амьдрал нь тарчиг муу байсан дээрээс эцэг ихгүй болчингуудл нь энэ охиныг яах вэ гэж ярьж агаад гэрлэх насанд төхөөд ирмэгц одоогийн Сөүл буюу Ханян руу хамаатан саднууд нь явуулсан байдаг. За энд яах гэж явуулсан бэ гэхээр энд тухайн үеийн Гожон гэд ханхүү байсан. За энэ Гожон бол хатан авахар шалгаруулж байсан. Энэ үедээ Солонгост бол ингээд юм нэг хатантай олон татвар юмтэй. За тэгээд нөгөө тусалдаг зарц янз бүрийн хүүхнүүд охтууд зөндөө байдаг. За тэндээс бол хаан үр хүүхэд олох ч юм уу тийм боломж нь бол байдаг. Тэрийг хорьдгүй ээжээ. За тухайн үед улс орныг асар их эрх мэдэлтэй насан туршаагүй Гожон хааны эцэг Тэвонгун. За энэ хүний нэрийг цаашдаа Дэвонгунч гэж ойлгож болохын Тэвонгунч гэж ойлгож болохын би бол Тэвонгун гэдгээр нэвчээ. Тэвонгу гэж энэ Гожон хааны аав нь улсыг удирдах гэсэн. Маш их эрх мэдэлтэй байсан. Тэгэд энэ үедээ хүүдээ хатан шалгаруулахдаа маш олон шат дамжилгаар хатан шалгаруулдаг. Тэнд чи юм 13 4-тэй жоохон охтууд ингээд цэц мэрэгнээ булаацалдаад бие авч яваа байдлаар өрсөлдөөд ивждэг киногаар бодоход За энэ шалгаруултанд аав нь юунд голчлон анхаарсан бэ гэхээр надад гай болохгүй хүн эрхтэй гэж үзсэн байдаг. Хэдий хүн араас нь төр удирдах явах ч гэсэн
удам угсаа нь сайтай тий сайтай боловч олон хамаатангүй одоо ингээд олуулаа нийлээд хааны эрх мэдэл рүү ингэж дайрхааргүй хамаатан садан байхгүй энэ өмчөө охин бол одоо хүүд маань ихнэр болоход хатан болох цорын ганц хатан болоход яг тохиромжтой надаагаа авахгүй байна гэж харсан. За энэ үедээ хааны тэр одоо ханхүүгийн аав Тивангун гэж хааны ихнэр байсан тэр хүн ч гэсэн Мин гэж энэ өмчөө охиныг маш сайн дэмжсэн. Энэ бол удам угсаа залгах хатан байж болно гэж дэмжснээр хоёр шатны шалгаруулалтаар Мин хааны хатан болдог. Энд очиад. За тэгээд энэ үедээ Мин 14 настай байгаа юм. За энэс хойш бол 2 жилийн хугацаанд хааны хатан болоход суралцах, ордны ёс жаягт суралцах ийм сургалтанд орж байгаа юм. Тэгээд эндээ бол одоо ном судар унших энэ үед бол одоо күнзийн сургаалуудыг авих баримталдаг. Тэгээд күнзийн сургаалаас сурах. За тэгээд татвар эмстэй яаж харьцах, ордны дотоод ажилчидтай яаж харьцах уу, эцэг эхийг яаж хүндэлэх үү гэх мэт айгүй олон юмд 2 жилийн хугацаанд суралцж байгаа юм. За суралцаад дууссаны дараа бол Мин өөрөө 15 настай 1 жил гарan суралцсан юм шиг байна. Нөхөр болж байгаа Гожон нь бол 14 настай өөрөөсөө 1 насаар дүү ийм хааны хатан болж байгаамаа. За яг энэ Мин хатан болж байгаа энэ үед бол энэ Жусон гүрний сүүлийн жилүүд гэж үздэг. Улс төрийн өмнө самуунаар дүүрэн тухайн үед Солонгосыг ийм Даяанч хаант улс гэж өөртөл нэрлэдэг байсан. Энэ ямар учиртай юм гэхээр нөгөө Япон, Хятад, Орос болон хэд хэдэн барууны орнуудын дарамтанд Солонгос өөрөө байсан. Дотооддоо эрх мэдлийн төлөөх тэмцэл эмх замбраагүй байдал бүр тулчихсан. Ийм жоохон замбраагүй үед Мин 15 настай энэ охин хатан болж байгаа юм. За ингээ ордны амьдралд орлоо. Ордны дээр ёс зүй нарийн зүйлүүдийг хичээнгүйлэн судалж эхэлсэн. Дээрээс нь одоо залуу хатан хааны гэр бүлийн амьдралд яаж зохицож амьдрах вэ гэдгээ маш сайн суралцж ирсэн. Энэ тал дээрээ бүр Мин хатан бол бүр гайхалтай бүр дүлгэр жишээ суралцж ирсэн. Ордны дүрмийг өчүүхэн ч гэсэн одоо хазайлгүй дагаж мөрддгөөрөө хүмүүсийн гайхширлыг төрүүлдэг. За нөхрийнхөө эцэг ихэд маш хүндэтгэлтэй, зарц нартай ээлдэг ханддаг. За дээрээс нь одоо аажмаар бүх хүний сэтгэлийг татсан ийм хатан болж ирсэн. Энэ үед нь одоо хүмүүс Мин хатныг тэгж ярьдаг байсан байгаа. Энэ бол Солонгосын дээдсийн хүрээллийн бэлэг тэмдэг болно. Энэ бүх ёс жаягийг дагаж мөрдөж байгаа юм чи айгүй тийм дээдсийн маягтай бие авч явсан хатан болно гэж хүлээлттэй байсан. За гэхдээ залуу хатан бол тэгээгүй. Яагаад гэвэл түрүүн зулаа захирал ярьж илаа л да. Ингээд хааны ордноор яваад үзсэн чинь хүшээ энд чи хатан болвол үгүй нэрэл өстой яаж хийж байгаа л амьд үлдээл өстой цаад болсон бүгдийг устгачмаар мэдрэмж төрмөр ямар юм сүрлэг айхтар газар үйдэг юм бэ гэж ярьсан. Тэгсэн манай Минд бол одоо тийм юм бодогдоогүй байсан байгаа. Яасан гэхээр ерөөсөө гангардгүй гоёмсог эд зүйл хэрэгэлдэггүй. Гэхдээ яг хатан хүний заавал хэрэглэх ёстой юм алтан унжуурах юмнууд тиймэрхүү юмнууд байдаг боловч яг юм гангарахын хувьд одоо хүсч ирмэлзэл яг ганган байхыг хүсдэг тийм хатан байгаагүй юм байна. Мятаршгүй зан чанартай, агуу хүсэл тэмүүлэлтэй энэ зан нь одоо өмнөх хаттуудаас нь ялгаруулад ирсэн. Нэг л өөр байгаадсан. За Мин хатан тансаг баяр ёслолд дурггүй, гоёмсог хувцс өмсдөггүй. Дээрээс нь нөхрөө дагалдаад хатан татвар эмснийг дагалдаад бүх ёсларах хэмжээнд оролцдог бол боломжтой бол Мин хатан оролцдоггүй байсан. Тэр бүр албан ёсны заавал явах ёстой юмд орохоос биш ерөн дураараа өөрийн дураар явдаггүй. За үдийн хоолны дараа болон ордны хадагтаа нар болон хааны гэр бүлийн гишүүдтэй ингээд суугаад цай уудаг. Ийм ёслол байдаг. За энэ ёслолд бүр оролцдог байсан. Тэгтээ бол одоо хүндэтгэлгүй хандаад байгаа юм байхгүй. Одоо яг би Арын ордны нууц гэд номын 7 битийг аудио болгож ирсэн. За тэн дээр ирсэн бэ хатан ухаан гэж энийг хэлдэг юм уу гэмээр. Тэгэхээр тэнд ингээл хүүхнүүд хэн надад гай болох нь гэдэг хандлагаар хааныхаа одоо хайрыг татах ажлыг л хамгийн их хийдэг байтал одоо тэнд одоо нэг ясандаа хов бацах уур амьсгал энд бүрдэн тэгэхэд тэнд оролцдоггүй эмэгтэйчүүдийн донд байдгүй. Өөр газар л байж байгаа ийм хатан байжээ. Тухайн цаг үеийн тэр ордонд байгаа үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн ерөөсөө сонирхдаггүй нэг л юм хийгээд идэг байсан. Тэр нь юу юм гэхээр эрчүүдэд зориулсан ном уншдаг байсан. За номнууд нь дандаа күнзийн тайлбар гэх мэт одоо юм эртний хятадын бүтээлүүдийг судалдаг. Гүн ухаан, түүх, шинжлэх ухаан, улс төр, шашин сонирхдаг. За тэгэд улс төрийн удирдлага тэр талаас нь эрэгтэй хүний тэр одоо хүчрхэг байх, удирдах байх тийм байдлыг л уншаа судлаад байдаг гэсэн юм охин байж. За энэ нь болохоор улс төр мөрөөддөг бүсгүйд улсыг удирдах нэг төрлийн гарын авлага болж байгаа юм. Тэрний одоо зөвлөгөө нэгэн цагт энэ миний нөхөрт хэрэг болно гэдэг утгаараа одоо алсыг харж исэн гэдгийг эндээс харагдаж байгаа.
Тэгээ Хатан хаан эдгээрийг уншаад энд нь айгүй надад гоё таалагдж байгаа юм юу байсан бэ гэхээр нөхөр нь өөрөө бага настай. За дээрэс нь аавынх нь тэр өөрийнх нь амбиц тэр ингээд улс төрд хандж байгаа хандлагууд нь хүүхдээ хизээч одоо удирдуулахгүйгээр хаан нэртэй боловч тэр хаан эцэг нь судлаа тавьж өгөхгүй удаан хугацаанд удирдах хүсэлтэй сул дорой. Хааныг тойрон хүрээлээд ерөөсө хэдэн хүслийн биелүүлдэг түшимдүүд байхаас биш суралцах байдал нь хүсэл мөрөөдөл нь улсаа удирдах мөртлөө арай л чадахгүй дутуу юм шиг санагдсан учраас хизээ нэгэн цагт би одоо нөхөртөө туслана гэдэг байдлаар нөхрийнхөө мөрөөдлийг биелүүлэхээр ингэж сууж исан гэж үздэг. За аав нь бол хүүтэйгээ маш хатуу ширүү ханддаг. Эрх мэдлээ шилжүүлэх бодлого байсныг аль хэзээний минь харцсан байгаа юм. За түрүүнд урдсанчлан нөгөө нэг хідэн одоо хүслийн биелүүлдэг те. За би тэр цэцэрлэг яриа илмарын тэг мэрэн гэдэг нэг ийм хідэн түшмдүүд байснаас биш нөгөө ухаалаг зөвлөгөө өгдөг улс төрийн хувьд бэлтгэдэг тийм зөвлөхүүд энэ Кожон хаанд юусоо байгаагүй. Эрх дураараа л нэг хүү байгаад исэн. За Хатан хаан нөхрийнхөө итгэмжит хүн найз нь болохоор энэ үедээ бүрэн шийдсэн байна. За тэгээд ийм амжилтанд хүрэхийн тулд ихээхэн хугацаа зарцуулсан. Тэгвэл энэ хатны төвчээр бол дуусахгүй байсан. Хатан нөхрөө ажиглаж зан чанарын судлан тэрний зүрх сэтгэлд яалтчгүй одоо улс төр байна гэж бодсноос биш одоо би яавал таалагдах уу гэдгээ бол бодоогүй. Тэгээд ийм хоосоо өрөөг сахиж 5 жилийн хугацааг өнгөрүүлсэн. Эндээс бол хаан энэ хатнаа огт тоодгүй байсан харагдаж байгаа. Бусад татвар юу гэдгийг те өөр нас бол ингээд 5 жил гэдэг чинь энэ хоёр 20 хүрэх гэж байгаа юм те. Байгаад яснаас биш энэ хатныг бол ихэндээ огт сонирхдаггүй байсан байгаа юм. За эмэгтэй хүнийх нь сонирхдаггүй байсан. За Мин хатны хувьд бол одоо үзэгслэн төгөлдөр юм хараажийн сайхан эмэгтэй бол байгаагүй. За ордонд хааныг үргэлж олон тооны сайхан бүсгүүчүүд тойрон хүрээлж байгаа. За залуу хатан бол энэ сорилтыг маш тайвнаар нэр төртөөгөр даван туулсан. Өөр юмдаа анхаарлаа хандуулсан гэж үздэг. За күнзийн сургаалд эмэгтэй хүний атаархлыг маш том нүгэл гэж тооцдог. За салалт гэж юмыг хууль ёсны болгодог. Тийм ээ энэ бол салах шалтгаан мөн гэж тооцдог юм 7 муу зүйл байдаг юм байна. Энийний нэгд нь бол атаархал гэж ордог байж. За бусад 6 нь юу исэн бэ гэхээр эпа сонсоод яг энэ хэд нэрэл гэж бодох уу чи сонсоод үзтээ. За нэгдүгээрт атаархал одоо маш атаархуу байх юм бол салалтыг шууд хууль ёсны болгодог байсан байна. Хүү төрүүлж чадаагүй бол завхаарах юм бол удамшлын өвчин байгаа бол чалчаа зантай бол хулгай хийвэл. Эдгээр зан чанар хатан хүнд байвал за ер нь бол ингээд эмэгтэй хүнд байвал салалтыг шууд хууль ёсны зөвшөөрдөг байсан юм байна. За зарим жоохон хүү төрүүлж чадаагүй энэ хатуу сонсогдож байна. Гэхдээ чалчаа зангийн гол үү бодчихлаа. За тэгээд аль хэдийн л өрсөлдөгчдөө ялан дийлхийн тулд хатан нөхрийнхөө сэтгэлийг өнгө зүсээрээ биш өөр аргаар эзэмдхийг одоо эрэлхийлж байсан юм аа. За тэгээ ордны эмэгтэйчүүдийн нэг нь хааны анхны хүүг төрүүлсэн. Манай хүндэнд номтойгоо зуралдаа сууж хахад хаан одоо хүүтэй болж удам залгах гэдэг чи одоо яг энэ ордныхоо амьдралд бол хамгийн том ойлголт. Тэр удам залгах хүүг төрөхөөс өмнө төрүүлэхгүй тулд байгаа бүх эмэгтэйчүүд арах хэрэгэлдэг. Дээрээс нь төрснийхэн дараа ч гэсэн бие муутай байгаасаа гэж барыг залбирдаг. Одоо ном зохиол дээр л тэгж гараад байдаг. Энэ бол их том үйл явдал болж байгаа. Гэхдээ Мин хатан бол энэ зовлонгоо нуусаар байсан. За өв залгамжлагч төрүүлсэн татвар юм татаархсныхаа төлөө 6 жил цөллөгт явсан тийм хатны одоо өөр татвар юмын хэрэг хүртэл гарч ирсэн энэ үедээ. За энэ одоо айхтар жишээнүүдийг бодсон уу ямар ч байсан сэтгэлээ хатамжлаад тэр эмэгтэй нь ямар эмэгтэй хүн байсан бэ гэхээр дорд гаралтай нэм буюу зарц эмэгтэйгээс хааны анхны хүү төрж байгаа юм. Тэр энэ нэн гэдэг нь ямар учиртай гэхээр бүр багтаа ингээ ордонд ирээд эндээ үйлчлдэг, угааж арчдаг, одоо ойдол хийдэг ч юм уу дан үйлчлэгээний ажил хийдэг ийм бүсгүүчүүд байжгаад 35 жил тасралтгүй ажилласныхаа дараа сангүүн гэдэг цол хүртдэг. За тэгээд тэтгэврт гардаг. За хэрвээ тэдний хин нэг нь одоо хааны тааллыг хүртчих юм бол энийг онцгой сангүүн гэж нэрлэдэг. За энэ эмэгтэй бол тийм одоо онцгой сангүүн байсан юм байна л да. Ли Ямбадан гэдэг онцгой сангүүн байсан. За хүүн Ванхвагүн гэдэг одоо юм хүндтэй цолыг хүртэж байгаа. Яалтчгүй л хааны одоо удам төрчихөж байгаа учраас. За ингээд Жангумыг санаж байгаа бол Жангум дээр ч гарч байгаа шүү дээ. Дандаа жоохон хүмүүс очиод багасаа бэлтгэлж явсаар байгаа л тэгээд яг тэд нар ч бүгдээр нэг эзэн хааны бүсгүүчүүд гэдэг юутай шүү дээ. тодтголтой юм байлээ шүү дээ бүр. Тий.
тэгэхээр ингэ зөвшөөрөгддөг. Тийм. Яг одоо яг тийм кинонуудаар төсөөлөхөр яг л төсөөлөгдөж байна. Тийм. Нэг Жангумын найз чинь юу болчихдаг шүү дээ. Хаанд Тийм шүү дээ. таалуулаад тэгээ дараа нь хүүтэй болдог шүү дээ. Тийм. Яг тийм л үйл явдал Болсон байна. За тэгээд хүү төрсөн тухай энэ хүнд мэдээг сонсоод мэн хатан юу мэдэрснийг бол мэдэх аргагүй юм, ямар ч удаар яагц гаргаагүй. За энэ үйл явдал эцэстээ харин мэн хатны амьдралыг оронгоор нэрвүүлсэн, сайн талаараа оронгоор нэрвүүлсэн байдаг. Аз жаргалын эхлэл болсон байдаг. Яагад гэвэл удалгүй за энийг л хатан ухаангийн хүүгийн тэр ээжид буюу тэр онцгой сангуунд маш үнэтэй бэлэг илгээсэн. За энэ үйлдэлээр мэн хатан хааны баяр хөөр бол хатан миний ч гэсэн баяр хөөр юм аа. Би бас энийг адилхан хүлээж авч баярлал хүлээж авч байна гэдгийг одоо тэр атаархаж исэн бүх хүмүүст буюу эцэг их бүх хүмүүст харуулсан байдаг. Тэгээ удалгүй албан ёсны нэг ёслолын үеэр баяр хөөртэй царайгаар Гожон хаанд очоод за энэ бол тэгжил хэлсэн болов танд баяр хүргэе. Энэ бол бас миний ч гэсэн баяр юм гэдэл ямар гоё найланхаа хэлсэн бол ингэж баяр хүргэсэн хаан үнэндээ бүр гайхсан. Одоо нэг л хатантай хүн шүү дээ, тэ. За энэ үеэс эхлээд хааны анхаарал ч гэсэн одоо хатандаа илүү их төвлөрсөн, залуу осны харилцаа ойртож эхэлсэн гэдэг. Энэ үеэс. За хамтран ажиллаж байлгүй. За тийм. За өнөөдрийн дугаарыг маань ихтгэл даах герман чанар HETICH ивент итгэж байна. За HETICH бол 135 жилийн түүхтэй дэлхийд танигдсан тавилгын технологийн одоо герман брэнд байж байгаа. За герман чанар гэж бид ярьдаг тийм үү. Ялангуяа энэ техник технологийн тал дээр, машины тал дээр ч юм уу те герман машин ямар мундаг байдаг үлээ. Тэгвэл түүнийгээ ч дагаад адилхан л одоо техник технологи учраас энэ тавилгын энэ тоноглолууд нь үнэхээр чанартай юм гинэ. Ялангуяа энэ HETICH чинь 135 жил хийгдсэн учраас бүх алдаа дутагдал юу гэдэг юм бүгдийгээ сайхан засаад тэгээд төгс гэмээр ийм тоноглолуудыг гаргацсан байгаа гэсэн үг. За тэр сүүлийн нэг шургуулганы нэг иж бүртэл байлаа. Тэр бүр үнэхээр гоё. За хажуудлын мэдээж зам байгаа. Тэгээд бас юм нэг юу эрүү өвчгөл юу гэлээ. Ийм хажуудаа юм юу гэлээ. За нэг хаалт шиг юм. За тэгээд дотроо ингээд юунуудтай тусгаарлагч юм бас юм тоноглолттой. Тэрийг хийгээд тэгээд сав аваа хийхээр маш гоё эмх зэгцтэй тэгээд зай хэмнээд үнэхээр гоё болчихдаг. Тэгээд дотроо ингээ хөдөлгөөнд орохгүй зэгцтэй болж байгаа юм шүү дээ. Тийм. Одоо манай шургуулга бол хаана юу байгаа бөө мэд цаа гэдэг. Бүр ингээд нэг баахан л нэг юм ганцхан юмнууд байдаг шүү дээ. Гутгуур юм шанага манага энэ төргээд тийм тусгаарлагч аваа тавьчих юм бол бүгдээрээ гоё эмх зэгцтэй болоод би ч хоолоо хийж явахдаа хоолоо төлөхгүйгээр газ тэрийг авах. Тэгээ боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгээд чинь маш чанартай. Дээр нь гарч төгссөн чинь хүн дагаад байна гэсэн шүү дээ. Тэр чинь юм тусдаа даацтай гэм билээ. Одоо хүнд тоогоо шанах юмнуудаа хийдэг бол тэр замынхаа даацыг өөрсдөө сонгож хийх хэрэгтэй юм л шүү дээ. Бид нэр өөрсдөө шүүг болгоныг адилхан гэж үзэл юм чихэн гол ингээл гажаал сонирн болол эдлэгээ нь муудаал солих болдог шүү дээ. Тийм. Тэгсэн чинь бид тавилгаа ер нь бол амьдралдаа хэд удаа солидөг юм. Хоёр солио те ядаж. Тэгэл солихгүй те. Тийм. Тэгэхэд чинь тоноглолуудаа солиол анигдчих ядаргаа байхгүй. Тэгснээс нэг чанартайг авч тавиад 20-30 жил асуудалгүй байсан зүгээр. Яг үнэ. За та хэрвээ тавилга хийх гэж байгаа бол өөрийнхөө дизайнерыг дагуулад за эсвэл нөхөртөө ч юм их нэртэйгээ HETICH-ийн загварын байран дээр очиод үзээрэй. Өстой гой гой шийдлүүд байж байгаа. За тэгээд тентхийн зөвлөхүүд нь танд бас зөвлөд өгөн те. Ингэж хийвэл гоёо гэд бүгдийг гой тайлбарлаад өгөх юм шүү. За HETICH-тэй холбогдох дугаар нь 77 77 тэг 456 хаан улдуурыг дизайн центрлын 201 доотод байрлаж байгаа. Яг ТЭЦ 3-ын уулзуур дээр гэсэн үг. Тийм, харагдаж байгаа зам даа. За баярлалаа. За баярлалаа. За ингээд хаан хатан хоёр одоо ингээд би нэгэ жоохон ингээд хоорондоо хосын харилцааны ойртоод сайхан болоод ирлээ. За тэгсэн энэ үед одоо хатан хаан одоо хадам аав буюу Тэвэнгүнтэй дайсагнаж эхэлсэн. Яагаад вэ гэвэл мэдээж одоо хатан өөрөө холын хараатай ухаантай гэдгийг хатан мэдчихлээ. Энэ үйл явдал чи өөрөө хатан аавын удаан хугацаанд эрх мэдлээ баталгаажуулж байхад саад болно гэдгийг гадарлаж эхэлсэн. Зүгээр нэг өнчөөхөө авчираад тэгтээ удам сайтай юм да гэж бодсон чинь тэнд нэм холын ухаан яваад гол айж эхэлсэн байна. За энэ нь маш олон жилийн хугацаанд үргэлжлээд Солонгосын түүхэндх одоо маш олон үйл явдалд мэдэгдэхүйцээр нөлөө үзүүлсэн байдаг энэ хоёрын дайсагнал үргэлжилсээр л байсан. За яасан гэхээр Тэвэнгүн өөрөө ач хүүтэй болчихж байгаа шүү дээ. Одоо нөгөө сангуунаас төрсөн хүүхэд байгаа. Болон гутлаа маш их баярлаад ордонд байнга зочилж ирдэг болсон. За мэн хатан энийг өөрийнхөө хувьд шууд доромжлол гэж үзсэн. Яагаад гэвэл мэн хатан залуу байна. Мэн хатан удам залгах хүн одоо хатнаас нь хүүхэд гарна штэ. Гарна гэд бодоод байж хахад
тэр сангуунаас гарсан хүүхэд рүү хатам аав нь маш их анхаарал хандуулж байгаагаа хүмүүст ойлгуулж ингэж ирсэн. За энэ үедээ Тэвангун буюу энэ хатам аавын эрх мэдэл удам залгах ханхүүгээр тэр сангуунаас төрсэн хүүхдийг томилох бүрэн эрхтэй байсан. Ийм учраас Мин хатны хувьд одоо өстөн дайсан болж хувирна. Тэвангун ч гэсэн Мин хатны эрх мэдлийг дарахын тулд тэр сангууныг томилох ийм үс байсан. За ингээд тэр хатнаас төрсөн гэж буруулчлаа сангуунаас төрсөн хүүхдийг томилох боломжтой байсан учраас ингээд үндсэндээ өс хон захилж байгаа. За Мин хатан 20 нас хүрээд ордонд амьдраад 6 дахь жилийнхээ нүрийг үзэж байхад нь одоо хатны одоо яг 90 үе эхэлж байгаа юм. Удаан хугацаанд мөрөөдөж уулын сүнсэнд цуцалдгүй залбирч олон бөө нарыг өрн цуглуулж байсан зүйл нь биелсэн буюу бие давхарлаж байгаа. За ингээд Тэвангун хаа очиж нөгөө хатам аав нь маш одоо ховрын буюу бүх өвчнийг ангаадаг шидтэй зэрлэг хүн орхиодыг их хэмжээгээр илгээдэг болсон. За хүн орхиодоо ганцхан ширхэг үндсийг олдсон хүн тэрийгэ хөдөлсөн мөнгөөрөө гэр бүлээрээ бүтэн жил амьдрахаар хэмжээний тийм үнэтэй хөдөлтаалагддаг ховрын юм байсан юм байна л да. За тэгээд Мин хатам аавыгаа үзэн яддаг байлаа ч гэсэн одоо ийм ховор нанди имийг олоод хүндэтгээд олны нүдэн дээр явуулж байгаад нь баярлаад эрүүл мэндийнхаа төлөө буюу одоо үр удмынхаа төлөө хүн орхотыг нь идэж хэрэгэлдэг байжээ. Тэгээ 1871 оны 11-р сарын 9-нд хатан хүүгээ төрүүлсэн. За тэгсэн маргааш нь хүүхэд нас орсон. Тэгээд их мэдээж яаж шаналж байгаа те зөвхөн их гэлтгүү тэр улс орны хэмжээнд тэр өөрийнх нь бодож исэн бүх юм ингээд сүг рүү унж байгаа учраас маш их цөхрөлд орсон. Тэгээд энэ сэтгэлдээ яг энэ үхэлд бол хатам аав Тэвангуныгаа буруутай гэж санаатаагаар маш их хүн орхотоо явуулсан. За тэгээд энэ нь өөрөө муугар нөлөөлсөн гэж үзчихсэн. За талигач хүүгийнхаа сүнсийг тайвшруулахын тулд Мин хатан ордонд маш том ёслол зохион байгуулсан. Тэнд нь бүр хэдэн зуун бөө ирсэн байгаа. За энд одоо Кемган сан, Жири сан гэдэг энэ уулын одоо мянган буддын шашны ламнар хааны зарлагаар хэдэн өдрийн турш амс хийлгүүгээр талигаачийн сүнсийн төлөө залбирч одоо ингэж үйл хийсэн. Энэ нь бол одоо улсынхаа сан өмөрөг буюу санхүү эдийн засгийн хувьд бол маш их гарц, маш их зарлагаар энэ одоо ёслол болсон. Гэхдээ хатан бас энэ дээрээ бодолтой байсан. За цаашдаа одоо хатны одоо тэр орон зайруу халдж байгаа, нэр хүндэд халдж байгаа, хорлохоор санаархж байгаа энэ үйлдэлийг бол одоо бас ингэж би зарлагдаж бас ингэж хийн шүүч гэдэг юм уу бити над руу дайраасаач гэдэг юм ийм бодлоор дээрэс нь хатанд бол ингэх ирэх байсан. Одоо тэр бие давхар байх хугацаанд хүү төрүүлж явах хугацаанд хангалттай одоо Мин хатны нэр хүнд бүр аягүй сайн өссөн байсан учраас ингэж үйл хийсэн байдаг. За хүүхдийнхаа үхэлд буруутай хүмүүсийг ч яг энэ ёслол энэ олон бөөгийн үйлээр олсон гэдэг. За бөөнөр онцгой сангуун болох чан. За нөгөө хүүхэд төрүүлсэн Ли энэ хоёр хүн буруутай гэж зарласан улс даяар. Шууд тэр ёслол дээр зарлчихж байгаа. Тийм. Тэгэхээр нөгөө нэг хүүхдийн төрүүлсэн тэр онцгой сангууныг бол Ли гэдэг. За бас нэг одоо онцгой сангуун хааны жоохон одоо тааллыг хүртээдсэн сангуун болох Чан гэж эмэгтэй байсан. Энэ хүмүүсийг буруутай гэсэн. За Ли цаазаар авах ялаас мултарсан. Яагаад гэвэл эн чинь цорын ганц үр өдмийн төрүүлсэн. За хааны анхаарлыг татсныхын төлөө нөгөө Чан гэж сангууныг бол аимшигтай тамалж байгаад олны нүдэн дээр цаацалсан байдаг. За ингээд хатан хааны хувьд энэ нь айлхан сүрдүүлэх үйлдэл өрсөлдөгч болох магадлалтай бүсгүйчүүдэд хатуу анхаарал болж байгаа. Мөн өөрийн эрх мэдлийг баталгаажуулж ордон дох шин байр суурь илэрхийлсэн үйлдэл нь байсан. За нас орсон ч гэсэн хүү төрүүлсэн нь одоо энэ нийгмийн байр суурийг мэдээж одоо маш өндөр төрүүлсэн. Тэгэд ордонд үргэлжил одоо татвар эмсийн тогтолцоо байсан. Татвар эмээс хааны хүү төрж болдог байсан. За гэхдээ Мин хатан бол энэтэй эвлэрч чадахгүй. Одоо зөөлөн хандаад байгаа юм шиг боловч цаашдаа эвлэрхийг бол хүсээгүй. За тэгээд 1877 онд ордны нэг хатагтай Гожоны 3 дахь хүүг бүр сүүлд нэг төрүүлсэн байдаг. За тэрнээс хойш буюу 1895 онд энэ Мин хатан өөрөө нас барах хүртэл дахиж ямар ч одоо ийм сангуун эмэгтэйгээс хааны хүү төрөөгүй байдаг. Тэгэхээр энэнд бол тодорхой нөлөөлж чадсан байгаа юм. За Мин хатан дахиад төрөөд дахиад хүү тогтоогүй. За энэ бол бүр ойлгомжтой. Одоо Арын ордны нууцаараа бодоход энд бол маш их олон үйл хэрэг одоо тий өдөр болгон үнэрлдэг юмд нь ч бай, тий уудаг юмд нь ч бай, танд нь ч бай ингээд л ерөөсөө үр удмыг үгүй хийх юмыг
багаар маш багаар идэх хоолтой за эсвэл отчтой хамтарч гих маягаар айгүй болон хортой тийм явуулгууд явж идэгтэй л холбоотой болов. За хадам эцэг Тэвангун нь яг энэ үеийг ашиглаад хоёр хүүхэд эндлээ. Энэ бол эрүүл өв залгамжлагч төрүүлж чадахгүй гэж мэдэгдэжсэн. За энэ мэдэгдлээс болоод одоо тэртээ тэргүй муу харилцаатай багаар ингээл бие бинийгээ хорлдог байсан. Энэ харилцаа гал дээр тос нэмээд ил тодтой айсгналцсан. Тэгээ Минг Тэвангуны хоорондох айсгнал олон нийтэд ч бүр мэдэгдэж эхэлсэн үе. Тэгээ 1874 оны 2 дугаар сарын 8-нд 3 дахь хүү Хунтайч Чок мэндэлснээр Мин хатны эрх мэдэл батчихсан. Яг явж 74 онд одоо ингээд хааны хүүг хатнаас надаа анхны хааны хүү гарч байгаа юм. Хоёр дахь хүүлдээ гэхдээ одоо хатнаас гарч байгаа анхны хүү. За одоо энэ хатан хаан маань бол зөвхөн ордны дотоод хэрэгтүүдийг улсын засаглал гадаад бодлогод ч нөлөөлж эхэлж болж байгаа юм. Яагаад гэвэл хатан эцгийнх нь улс төрийн бодлогоос олж улс нь яг хангалт руу унжсэн эргэлт буцалтгүй ийм хэцүү байдалд орж исэн үед Мин хатан бол насны хувьд ч тэр эрх мэдлийн хувьд ч тэр яг ийм төлөв одоо хөшигний цаанаас удирдах бүрэн боломжтой болоод ирж байгаа. За Тэвангуны хувьд бол буруу сонголт. Мин бол маш буруу сонголт байсан гэдгийг нь одоо мэдэгдэж байна. Хадам Тэвангун нь татврын системийг оновчтой болгоод дээдсийн хүрээллийг бүхэлдэн солиод цэрэг армаа бэхжүүлэх зэрэг хэд хэдэн шинжилгээг уг нь хэрэгжүүлсэн. За гэхдээ тухайн үеийн Солонгосын улс төрчдийн хувьд улсаа ингээд дэлхийд нээлттэй байлгах юм уу эсвэл ингээд хаалттай тустай байсаар байх юм уу гэдэг хоёр сонголтон дээр ирсэн. Тэвангун болохоор хаалттайг сонгосон. Энэ хаалттайг сонгоснороо тэр нэг консерватив бодлогын тус улсыг сулруулахад хүрэж байгаа. Улс орн хөгжихгүй ер нь бол ямар нэг колон болох магадлал маш өндөртэй болж ирж байгаа. Хөрш зэрэгэлдээ Японд илт байр сууриа алдчихсан ийм үе болж байгаа. За энэ хооронд Мин хатан яасан гэхээр үнэхээр хатан хаан учраас энд ингээд шууд нөлөөлөх боломжгүй. Тэгэхээр Мин овгийн хүмүүсээс бүрдсэн өөрийнхөө хүрээллийг байгуулж байгаа. За 30 хүн стратегийн чухал ач холбогдолтой засгийн газрын албан тушаалуудыг хашсан. За өөрийнхөө ашигтай хүмүүс ингэ тарааж байршилсан. Дээрээс нь Мин хатан одоо шууд удирдах боломжгүй шүү дээ. Нөгөө хаан нөхөр нь Гожон нь өөрөө улсыг удирдах эрхгүй. Аавынхаа доор байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд 30 хүнийг багаар тэр хүмүүсийг уулзаж, ятгахж, синхрүүлж өөрийнхөө тэр айхтар ухаанаар л энэ бүхнийг зохицуулсан байгаа. За тэгээд тэнд ашигтай албан тушаалуудыг Мин хатантай холбоотой 30-аад хүн ашиж исэн. За бэлэг амлалтаар дамжуулаад хатан хаан бүр Тэвангун буюу одоо тэр хатан аавынхаа зарим хамаатан садныг хүртэл өөртөө оруулж авсан. Тэр хүмүүсийн дотор Тэвангуны ах болон Тэвангуны том хүү хүртэл Мин хатны талд орчихсон байсан. За үнэмч бүр дэмжигчтэн ч болсон байсан. За 1873 оны 10 сард одоо энэ Мин хатны доор ажиллаад байгаа нэг игнэнд орцсон байгаа хүмүүсээс нэг нь Гожон хаанд өргөдөл гаргасан. Энэ дээрээ Тэвангуныг аавч нь одоо сайн үйл хийдэггүй, ард түмэнд хор хөнөөл одоо явцсан ингэж очруулж байна. Улс орондоо ямар ч ашиггүй юм хийгээд байна гэж буруутгасан маягтай загтал өргүүлсэн. За Гожон хаан өргөдлийг батлаад за тэр одоо өргөдөл өгсөн хүнийг өндөр албан тушаалд тамилсан. За сарын дараа буюу 11-р сарын 3-нд сайд одоо Гожонд дахиад ийм загтал бичсэн. Энэ дээрээ Тэвангун бол хааны эцэгээ. Тийм болохоор хууль тэрнийг хүнддэхийг шаарддаг ч гэлээ тэр улс орныг үрд захирч чадахгүй хаан өсөж том болсон болохоор өөрөө захирч эхлэх ёстой гэж ийм одоо мэдээлэл явуулсан. За энэс хойш бол үйл явдал бүр маш урт цэцтэй өрнөд 1873 оны 11-р сарын 5-нд Гожон засгийн эрхийг авахаа зарласан зарлаг гаргасан. За мөн тэр өдрөө аав Тэвангуныхаа ихэвчлэн ашигладаг ордны үүд хаалгыг тоосгоор хан босгож хаасан байдаг. Бүр тийм. Одоо ингэж орж гарах гарцыг хаасан. Ордон руу л ав тэгж одоо эрх мэдэлтэйгээр орохгүй болж байгаа юм. Энэ тушаалыг яг хэн өгсөн бэ? Энэ ханыг хаа гэдгийг хэн өгсөн бэ гэдгийг бас тэр үед бол тодорхой мэдэхгүй. Энд бол Мин хатан болов уу гэсэн таамаг байдаг. Гэхдээ энэ Тэвангун хаан өөрөө их сонин хаан. Яг улс орондоо тэгтэл ашигтай юм хийхгүй мөртлөө тэр одоо тэр эрх мэдэл дээр үүрд суухыг маш их хүссэн. Ингийн хувц өмсч харигтаар сууж ингээ хүмүүсийн яриаг ингэж танддаг. Бас их тийм хийх юмаа хийхгүй их олон илүү дутуу юм хийдэг хаан байж. За тэгээд энэ цагаас хойш Тэвангун бол өөрийнхөө эдлэн газартаа бүгж байгаа юм. Тэндээ бүрэн тусгаарлагдчихж байгаа. Тэгээд хажуугаар нь бас зөвхөн татвар юм тэр хааны хажууд татвар имээс нь төрсэн нэг ганц хөвөл үлдсэн. За Мин хатны талд бол том хүн байгаа. Тэгэхээр том хүн бол аавынхаа юу хийж байгааг бүгдийг тандаж мэдээд Мин хатанд цаг алдалгүй дамжуулдаг. Ийм болсон байгаа юм.
За ингээд хатан аавынхаа эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн Мин хатан хатны энэ үйлдэлээс болоод эцэст нь Тэвангун 1874 онд эрх мэдлээ хүүтэд шилжүүлэхээс өөр ямар ч аргагүй болоод аль бие ёсоор шилжүүлсэн. Тэвангун одоо яг би хүүтэй ямар ихнэр авч өгсөн бэ гэдгээ одоо мэдчихэж байгаа юм. Ямар буруу эмэгтэй сонгоч вэ гэдгээ ухаарсан. Гэхдээ цаг бол одоо хитрхи оройтсан. Энийг буцаах аргагүй. Нэгэнт одоо Мин хатны эрх мэдэл бас дээд зэгтээ өрчгсөн байсан. За ингээд хатан аав Тэвангун ногцорсноос хойш хэд хоногийн дараа ордон дахь хатан хааны унтлагын асарт дэлбэрэлт болдог. За энэ одоо бас арын ордных нэл хийдэг юм л та. Дэлбэрэлт болоод маш их хэмжээний гал гарсан. Тэвангууны буюу тэр одоо саяхан суудлаа өгсөн тэр хааны зарцыг галдан шатаасан хэрэгт сэжиглээд баривчилсан боловч тэр хэрэг цаашаа үргэлжлэн судлагдаагүй, яг эцсийн байдлаар шийдэгдээгүй. Энэ бол бас хэдий суудлаа өгсөн ч гэсэн Тэвангун ямар эрх мэдэлтэй байгааг энд харуулж байгаа юм. За хатан хаан хатан эцгийн энэ хэргийг өдөөсөн гэдэгт итгэлтэй байсан ч гэсэн цааш нь бол судлаагүй. За хэдэн өдрийн дараа хатан хааны ойрын хамаатан итгэмжлэгдсэн хүний одоо гэрт юм гоёмсог хайрцаг бэлгэнд ирсэн, тэрийг онгойлгоход дахиад дэлбэрсэн. За тэгээд ойрын хамаатан одоо тэр хатны ойрын хүний тэр ээж, охин, хүүхэд гэдэг ингээ 3 хүн тэр дороо нас орсон байдаг. Хатны эргэн тойрныг айлхан сүрдүүлж эхэлж байгаа нэгд бол хатнарул занл хийлэл ирж гин гэсэн үг шүү дээ, тийм. За ингээд дараа нь Гожон ерөнхий сайдаар томилж байсан буюу одоо Тэвангууны ахын гэрт гал гарсан. Одоо хэдий Тэвангунтэй холбоотой боловч энэ бол Мин хатны талын хүн болсон байсан учраас Мин хатналуул давталж гин гэсэн үг болж байгаа. Тэгээд Тэвангууны зарцыг галдан шатаасан гэд дахиад сэжиглээд баривчлаад мөрдөн байцаалт хийсэн боловч энэ ахаад л одоо үргэлжлэегүй зогссон байдаг. Хатан хаан одоо тэрний хамаатан садан итгэмжлэгдсэн хүмүүсийн амь наст халдах иймэрхүү оролдлогод ерөөсөө Мин хатныг үхэн хүртэл үргэлжилсэн байдаг. За гисэн ч гэсэн Мин хатан маш арга залтай, хурц ухаантай, холыг харж чаддаг ийм байсан учраас за бүр үхлээс яаж зайлаад байгаагаар нь ч одоо ухааны дүгнж болох юм аа. Энэ бол байнгын ийм алдлага байсан. За ингээд Мин Солонгосын жинхэнэ хатан хаан болж байгаа. Одоо жинхэнэ утгаараа эрх мэдэл төвний гарт ирж байгаа. Харин Тэвангун энэ үед бол өсгөө зулгааж байгаа. Яхаа мэдэхгүй хинт чирэггүй болчихсон байгаа. За уг нь бол ордонд нэг юм зүгээр ийм өнчин хураг аваад ирлээ гэж бодсон чи яг үнэндээ ийм арслан оруулсан гэдгийг мэдчихэж байгаа. Тэгээ Мин хатан өрсөлдөгчдөө хэрцгийгээр зайлуулж байсан ч гэсэн хааны эцэг Солонгосын дагуу бол хэдий буруутай гэж батлагдсан ч хуулийн дагуу ялаас илтерхээр ийм нөхцөл байдалд Тэвангун байсан учраас бас одоо илт ямар ч буруутгал энэ хүн дээр гардггүй байсан. За ингээ өв залгамжлагчийн ээж консерватив намын тэргүүний хувьд Мин хатан төрийн хэрэгт хязгааргүй нөлөө үзүүлсээр ирсэн. За тэрээр хөшигний цаанаас захирч байсан бөгөөд хаан тушаал өгсөн ч хатан хаан тэдгээрийг томьёолсон гэдгийг одоо түүхэндээ маш олон одоо удирдлага хамтран ажилласан хүмүүс өөр улс орны төлөөлөгчд бол мэддэг байсан. Энэ бол хатан нөлөөлсөн байна. Энэ хурц ухаантай хатан нөлөөлсөн байна гэдгийг мэддэг байсан. Мин хатны талаар маш олон түүхэн баримт хадгалагдуулсан байдаг. Тэр Жусан гүрний сүүлийн жилүүдэд Солонгост ажиллаж байсан геологч мэрэгчлээ англи эмэгтэй Изабель Бишоп гэж хатныг одоо маш хүйтэн, нэвч ширтсэн харцтай, ухаалаг, боловсралтай эмэгтэй байсан гэж тодорхойлсон байдаг. Тэгээ Солонгост Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Уильям Сенж гэж хүн Мин хатан бол өөрийнхөө цаг үеэсээ бүр төрүүлсэн гайхалтай улс төрч байсан. Японы ерөнхий консул Миурак гэдэг бас хүн бас энэ эмэгтэйг бишрээд тэрний аимшигтай нөлөө бүхий хүн гэж үздэг байснаа бас ингэж ütсэн байдаг. Би хаанд бараалхах завшаан хид удаа тохиолдож байсан. Тэгэд хатан хаан хаалтны цаанаас цухын нөхөртөө ямар нэг зүйл хэлж өгч байгааг нь хардаг байлаа. Түүнээс ямар ч өөгүй бие авч явдаг зан төлөвтэй төгс хоршсон ер бусын оюун ухаан мэдрэгддэг гэж одоо Мин хатны тухай дурссан байдаг. За энэ дурссан байдаг гэдэг байгаа шалтгаан нь Мин хатны хөрөг зураг яг одоо энэ юм а гэдэг байдлаараа зурмлаараа ч юм уу байдгүй. Дээрэс нь яг төрийн эрх мэдэлд онцгой нөлөөлж эхэлсэн цагаас ахуулаад Мин хатан хүнтэй уулздаг байсан. Бүр ингээ хөшигний цаанаас бүх юмыг утгаараа хийдэг байсан. Яг гэвэл энэ хүнийг алахыг хүсэж байгаа маш олон хүн байгаа. За Солонгост ч байж болно. За Япон Солонгосыг одоо колон болгохыг хүсэж байгаа учраас тэр мундаг удирдах байгаа Мин хатныг Японы зүгээс ч гэсэн зайлуулахыг хүсэж байсан учраас ерөөсөө л маш даруухнаар амьдардаг байсан энэ хатан. За ингээд 19-р зуунд Их Британи, Франц, Герман зэрэг Европын гүрнүүд Азад нэвтэрч эхэлж байгаа.
За энэ нь Япон, Хятад, Солонгост маш их занал хийл болж байгаа. За хариу арга хэмжээ авах шаардлагатай болсон. Солонгос одоо энэ хүмүүсийн үед бол энэ улс орнуудын хувьд бол маш шанттай бялуу. Аль нь колон болгох вэ гэдээ өрсөлдөж байгаа ийм үе. Одоо тастаж хувааж авахд бэлэн байсан ийм үе юм. За Япончууд энийг ашиглаад Солонгос руу цэргийн экспедиц илгээсэн. Тодруулах юм бол 1876 онд Японы хөлөг онгоцууд Пусаны ойролцоо гарч ирсэн. Гэхдээ солонгосчууд мөргөлдөөнд оролцохгүй байхаар шийдээд хилцээр хийхийг илүүдсэн байгаа энэ үедээ. За ийхүү одоо нөгөө алдартай Канхуадогийн гэрээ буюу Солонгос Японы найрамдлын гэрээнд гарын үсэг зураад гэрээний дагуу бомбтуудаа Японд бас нээсэн. За энэ нь Солонгос Японы худалдаанд Япон маш их давуу тал олж байсан учраас ерөнхийдөө одоо Япон Солонгос руу дайраа шууд эзлээд авчиж болох байсан энэ үйл явцыг найрамдлын гэрээ байгуулснараа тайвшруулад, саатуулад Японд өөрөө жоохон худалдааны хувьд ашигтай байсан учраас цаг очсон гэсэн үг энэ үедээ. За тэгэд энэний дараа гадаад ертөнцтэй харилцаагаа мэн хатан хурцгаж эхэлсэн. Ганцхан Япон манайхыг эзэлж бид нар ялагдаж болох учраас бусад улс орнуудтай би дэмжлэг авах хэрэгтэй байна гэд Солонгос улс 1882 онд Америк нэгдсэн улс, одоо Герман, Итали, Орос, Франц улсуудтай найрамдал болон худалдааны гэрээ маш хурд хугацаанд байгуулж эхэлсэн. Тэгээ мэн хатныг дэмжигчид засгийн газрын аппаратад одоо олон гол албан тушаалыг харж байсан учраас энэ үйл явц маш хурдтай явсан гэж үздэг. Одоо бодлогын энэ үйл явцыг хөнгөвчлсөн, удаагаагүй. За төрийн аппаратыг өөрчилж Европын загварын дагуу яамдуудаа байгуулсан. За армийн шинжилэл үргэлжлүүлсэн одоо өөрчлөлтүүд бас энд эхэлсэн. За тэгээд дээрэс нь Гожон хаан, Мин хатан нар оюутан эрдэмтдэг Америк нэгдсэн улс, Япон, Хятад руу аялахыг дэмжсэн одоо нээлттэй ингээд болгож эхэлсэн. За хатан хаан барууны дэвшилтэт технологиг нэвтрүүлэх санаачлаг гаргалаа. За энэ хооронд тоймгүй олон бослог хөдөлгөөн гарч исэн ч Мин хатан өөрийн байр сууриа алдахгүй 20 жил одоо энэ улс орныг одоо бусад улс орнуудаар ядаж хамгаалах боломжийг аягүй сайн бүрдүүлсэн. Ийм ухаалаг хатан байгаа. За ингээд Япончуудын хувьд бол Мин хатан дааж давшгүй шулмс болоод өрчиж байгаа. За шууд дайраа болдгоо те бусад улс орнуудаар адилхан Солонгостой одоо харьяата Солонгосыг хамааралд бүхий байлгахыг хүсэж байгаа улс орнуудаар зэрэг хамгаалуулчихж байгаа учраас Япон бүр яахаараа олохой байсан. За ингээд Япончууд хамгийн нөлөө бүхий хүн гэж үздэг Мин хатан яавал өгөж болох уу? Яавал энэ одоо үнэгнээс салах вэ гэдэг ийм бодлого одоо хэрэгжүүлж эхэлсэн. За Левент итгэжтэйгээ танилцъя. За өнөөдрийн дугаарыг Отревийн нэвэнд итгэж байгаа. За би одоо хөөргөний оронд тусаалга ажиллаж явдаг хүний хувьд энэ сурталчилгааг хэлэхдээ их таатай байна гэж байна. Отревийн нь хамрын битүүрлийг 12 цагийн турш ярилцдаг. Удаан үргэлжлэх үйлчлэгэнд 5 тухтай байлгаж чөлөөтэй амьсгалахад тус болно. За чийг шүүлэгчийн найрлагатай тул хорсох, хуурайших шинж тэмдэг илэрдэггүй. За чийг шүүлэгч найрлагатай учраас энэ хорсож хуурайшихгүй учраас 12 цагт нэг хэрэглээд байгаа болов уу гэж би лав таамаглаад. Тийм шүү дээ. Өөр тусаалгууд болохоор хуурайшуулад тэгээ нөгөөтгөө чигшүүлэх гэж ингээд дахиад нөгөөтгөө тусаагаад ингээд сонин үхлийн цирклд орчдөг байхгүй юу. Үнэхээр хэцүү байдаг ингээд юу яагаад хахаар хуурайшаад хахаар захтнаад майжих юм уу яах юм одоо үнэхээр хэцүү байдаг. За чигшүүлэгчтэй учраас тийм асуудал гарахгүй байна. Амьсгалын замын судснуудыг агшааж битүүрлэг багасгадаг ийм үйлчлэгээтэй байгаа. За эхний минутаас ихтэй л түргэн үйлчлээд хамрын төрлийг хурдан хугацаанд гаргачдаг юм байна. За мэдээж бүх юмын сангаар худалдаалж байгаа. За дэлгэрэнгүй мэдээлэл юм уу эсвэл бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн асуудал гарах юм бол 9988 1959 дугаарын утаснаас лавлж болох нэ. Энэ дээр нь бас ингэж хэлээ нөгөө эмийн юу лээ? Эмийн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ эмзүүчээс асууно. За баярлалаа. За ингээд дандаа кино надад ярьж өгдөг. Ибата. Өнөөдөр би баг кино байгаа зү. Тийм байна. За ингээд Мин хатныг одоо яаж Мин хатныг алах вэ гэдэг одоо Японы хувьд бүр улс төрийн бодлого шахав юм болсон. За тэрний эсрэг хувилдааныг Солонгос дахь Японы элч генерал Миурагоро гэж хүн удирдсан. 1895 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сөүлийн хааны ордонд энэ аллаг болсон. Бүр аллаг шүү. Энэ үеэр ордонд байсан хүмүүсийн мэдээлэл дээр үндэслээд аллагын дүр зургийг тодруулах юм бол нэг юм болсон байна. За энэ аллагыг Солонгос Японы цэргүүд бүр хамтарч хийсэн байдаг ч одоо яг гардан үйлдсэн хүн бол одоо хүмүүс нь бол Япон цэргүүд гэж ярьдаг. Маш хүндэтгэлтэй төрхтэй Европ хувцастай Япон нэр тэдэнд тушаал өгөө зогсож ирсэн.
За баруун гартаа сугалсан хутгаа барьсан энэ Япон хоёрын тушаалаар цэргүүд чангаар хашгиралдан ордны дотор байгаа солонгос эмэгтэйчүүдийг үснээс нь чирээд бүгдийн цонхоор шидчихсэн. Энэ цонхон 6 фут буюу ойролцоогоор нэг 2 метрийн өндөртөө цонхоор шидчихсэн. Энэ халдлагын үеэр ойролцоогоор 10-аас 12 эмэгтэйг цонхоор ингээ аваа шидчихсэн байгаа дотор байсан эмэгтэйг. За ийм харгислал яагаад үлдсэн юм бол яагаад бүгдийг гаргаж шидэж байгаа юм бол гэд бодох юм бол маш энгийн тайлбар гарна. Яагаад гэвэл Япончуудын хинэнч мэн хатан ямар харагддгийг мэддэггүй байсан. Таних боломжгүй. Тэгээд байж магадгүй гэл бүгдийг шидэжсэн. Яг эрх мэдлийнхээ үед эрэгтэйчүүд ялангуяа гадаадынхан тэрнтэй уулзах боломж бараг байдгүй гэж түрүүнд дурдчихсан. 1894 онд Японы төлөөлөгчид мэн хатантай уулзахыг бүр шаардсан. Тэгэхэд тусгай хөшигний ардаас тэдэнтэй ярилцж байсан. Тэгэхээр ерөөсөө баримжаа авахгүй царайныхан тухай. За ордны эмчнэр хүртэл мэн хатныг яаж үздэг байсан гэхээр ингээд унжлагтай нүүрнийхээ урдуур унжлагтай эсвэл хөшигний араас тэгээ нөгөө хилээ гаргаж ирж үзүүлэхдээ яг хил гарах хэмжээнд онгорхоогоор гаргаж үзүүлдэг. Судсыг барихтаа ингээд бугуунаас нь утсаар уяад тэр утсан дээр ирж байгаа судсны цохилтоор биеийг үздэг. Ийм байдлаар ерөөс байнгын нуугдмал байсан. Тийм болохоор мэн хатны ямар харагдтыг мэдэхгүй хатан хааны хөрөг зураг найдвартай гэрэл зурагч гэж байгаагүй. За тэрний гадна төрхийг тодорхойлсон бичсэн цорын ганц хүн байдаг. Энэ 1888 оноос хойш мэн хатны хувийн эмчээр ажиллаж байнга уулзаж үзлэг хийдэг байсан Лилиас Ардервуд гэдэг нэртэй Америкийн номлогч эмэгтэй байдаг. За гадаад төрхийг ингэж дүрсэлсэн байт юм байна. Хатан хааны хамгийн сайхан үеийн төрхийг маш нарийн тодорхойлж уншигчдад өгөхийг хүсэж байна. Гэхдээ хатан хаан зураг авахуулахыг зөвшөөрлөөч гэсэн тэр сайхан төрхийг гаргах боломжгүй. Яагад гэвэл тэрний царай сэтгэл татам илэрхийлэл, царайны сэтгэл татам илэрхийлэл нь зан чанар, оюун ухаан нь ярианыхаа үед бүрэн дүүрэн гардаг ч гэлээ тайван үедээ царайд нь тэр төрх хаяа хаяал харагддаг байсан. Хатан хаан бүх солонгос хадагтай нарын адил үсээ самдаг, голоор нь хагалж маш цэвэрхэн арагшаа самнаж дагцныхаа ард овоолж чанга бодог. Толгойдоо жижиг чимэглэл зүүж нарийнхан хар туузаар бэхэлдэгэ. Хатан хаан үнэт эдлэлд тийм ч их анхаарал хандуулдаггүй бололтой. Солонгос эмэгтэйчүүд эмэг зүүдгүй бөгөөд хатан хаан ч үүнийг дагдаг байсан. Мөн түүнийг зүйлд, энгэрийн зүйлд бугуйч зүүж байхыг би хизээч харж байгаагүй. Тэрээр олон бүгжтэй байсан байх л да. Гэхдээ би хоёроос илүү зүүсэн байхыг харж байгаагүй. Тэдгээр нь Европ эзтэй бүгж байсан. Солонгосын ёс заншлын дагуу тэрээр ташаанда урт торгон унжлагтай хид хідэн алтан чимэглэл зүүдэг байсан. Тэрний хувцлалт нь маш энгийн бөгөөд тансаг байсан тул соёлгүй шахам хэмээн бидний нэрлдэг ард түмнээс гарсан гэж төсөөлөхөд бэрх байсан. Цайвар туранхай нүүрний хурц төрхтэй гялалдсан нэвч ширтсэн харцтай тэрээр анхны уулзалтан дээрээ гоо үзэсгэлэнгээрээ надад сэтгэл төрүүлээгүй ч гэсэн тэрний царайнаас хүч чадал, оюун ухаан, шийдэмгий зан тод харагдаж байсан юм гэж ингэж бичиж үлдээсэн байдаг. За ингээд мэн хатныг олохын тулд энэ хүүхнүүдийг цонхоор гаргаж иддэг харгислал үлдэгдсэн. Тэгээд унтлагын өрөөнд дайраад орчээ. За мэдээж одоо хатнаа алуурчнаас хамгаалахаар оролцсон ордны сайдыг шууд тэр дорн хөнөөгөөд хатан хаан зогтхыг оролдоход нь хойноос нь хөөгөөд шууд завччихсан. За ингээд дараа нь хатны цогцыг ингээ хевсэнд ороогоод арийнх нь хашаанд бол одоо шатаасан байдаг. Бөөр танигдахгүй болох гээд ингээ шатаадаг. Тэгээ хатан хааны хөнөөснөөс хойш 3 хоногийн дараа өшөө авалтандаа шатсан Тэвэнгүн болон түүний дэмжигчид талигаач хатан хааныг доод давхаргын гэж хэрэгэм зэргийн насварсан хойно бууруулахаар хааны зарлиг боловсруулад одоо энэ нөхөр гожооноос нь гарын үсэг зурхыг шаардсан. За яг энэ үедээ бол энэ гожоон хаан бол амиа алдахаас маш их айж байсан үе нэгаа. Тэгээ хувилдагчдын дарамт шахалтаас болоод маш олон тооны юмд одоо зарлиг юмн дээр гарын үсэг зур тэр үед айж зурсан байдаг. За тэгээд яг энэ насварсан хатны доод давхаргын болгох энэ зарлиг дээр гарыг чинь тастнаа гэдэг ахт хүртэл гарын үсэг зураг байдаг. Маш ирлэхэг энэ нь одоо их нэртэй хатанда ямар их хайртай байсныг энэ үйлдэл нь одоо нотолж байгаа юм. За тэг бүр хожим нь энэ аллаад буруутай этгээдүүдийг шийтгэх шүүх хурал Сөүл, Хирошима хоёр хотод одоо болсон. Тэг хизээч шийдэгдээгүй энэ хэрэг бол. Эхний шүүх хуралд нь 3 солонгос иргэн орсон бөгөөд энэ аллагад шууд холбоогүй гэж шийдвэр гарсан.
За тэгээд дахиад дараагийн 2 дахь шатны шүүх хурал дээр нь жинхэнэ хувилдагчдыг оролцуулсан үг нь. За гэхдээ Хатан хааны хөнөөсөн хэрэг нь одоо түрүүний нэг удирдаа зогсож ирсэн генерал Горогийн хувийн санаачлага. Энэ бол Японы засгийн газартаа ямар ч хамаагүй энэ хүн өөрөө хуваараа одоо ингэсэн байна гэж ийм шийдвэр гараад тэгээд албан тушаалын бууруулснаар энэ хэрэг ингээ хаагдсан байдаг. За Мин хатныг Хансоон дахь булшинд Хатан хаан хэмээн оршуулсан байдаг. За сүүлд нь Гожон хаан өөрөө нас орсныхаа дараа бас хажууд нь оршуулгадаад ингээд хамтдаа хажуудаа оршуулгдсан байдаг. 1990-ад онд одоо Хүүтэн дайн дуусахад Мин хатан энэ хатныг бол эх орон улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа өгсөн үндэсний баатарлаг эмэгтэй гэдгээрээ улс орон даяар хүлээн зөвшөөрч дурсдаг. За Солонгост Хатан хааны тухай телевизийн цуврал, мөн дуур маш олон одоо алдаршуулах ийм бүтээлүүд араараасаа гарсаар байдаг. За Хатан хааны хөнөөхөд ашигласан тэр хигэн гэдэг одоо сэлэн байгаа. Тэр нь одоо ч гэсэн Японы сүмд хадгалагддаг. Сэлэмнийх нь хувийн дээр хөгшин үнэгийг нэг цохилтоор цавчсан гэсэн бичээс байдаг. За тэгээ бүхэл бүтэн улсын хатныг одоо цавччихсан энэ сэлмийг хөнөөсөн зэвсэг учраас түүхийг мартахгүй тул Солонгос улсаас энэ сэлмийг буцааж өгөө гэж шаарддаг боловч одоогоор ямар ч өгөөгүй юм билээ. Тэгэд энэ үйл явдлаас хойш мэдээж одоо тэгэл Солонгос Японы хамаарал бүхий болсон. За тэгэл одоо дэлхийн 2 дугаар дайн дуустал одоо тийм байдалтайгаа байсан гэд энэ бол ингээд хамгийн сүүлчийн хатан буюу энэ цагаас хойш юм хаан хатан ийм засаглал байхаа болсон. Тэг хамгийн баатарлаг амьдарсан ирний хамгийн одоо эмгэнэлтэйгээр өнгөрсөн ийм хатны төв байна. Харамсалтай. Хүчтэй байх. Эмэгтэй хүн байх шүү дээ. Гэхдээ мэдлэг боловсралтай байх юм бол юу хийж чаддаг вэ? Юу хийж чадах вэ гэдгийг өстой тодорхой харуулсан. Тэгэхээр гоё түүхэл. За баярлалаа. Баярлалаа зөвлөө. Харин тийм би бодчихлаа тэр нөгөө одоо ийм хүмүүсийн амьдралд ингээл нөгөө эмэгтэй хүн чинь тэр нөхрийгөө түшиж тулах, дэмжих, за нөхөр эсрэгээр эхнэрийг хамгаалах гэдэг нэг юм зөв байр суурьндаа байгаа гоё үргийг энэ Мин хатан маш гоё холыг харж нөхрөө дэмжиж улс төрийн хувьд дээрэс нь бүр улсын хатан гэдэг утгаараа өөрийгөө маш сайн бэлдсэн хатан байж одоо тэгэл энэ Солонгосын түүх бол энэ цаг үеэр л ингээд одоо тусгаар байдал нь дуусж байгаа шүү дээ. Мин хатнаар ингээд дуусж байгаа. Тэгэхээр бол мундаг эмэгтэй байжээ гэж бодогдсон. За өнөөдрийн дугаарыг ихтгэл даах герман чанар хэт их болон Отрвинтэй чөлөөнтэй амьсгалцгай Отрвин ивент итгэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 хостелгоны од мөндөр радиогоор хүрлээ. За зинглээ маш баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.